Аав танд санаа тавьдаг ба хайрладаг аа. Бурхан аавын хайр үнэхээр агуу. Тэр бидний эхийн хөвлөд байхаас өмнө тэрээр биднийг мэддэг бөгөөд биднийг хайрладаг. Филиппо номын 4:6-аас 7 дээр хэлэхдээ юунд ч санаа бүүзав. Хэлж аваад юунд ч санаа бүүзав. Тэгэхээр ямар ч хүнд нөхцөл байдал, ямар ч зүйл хэцүү гэж бодогдсон тэр зүйлд санаа бүүзав гэж байгаа. Тэгэхээр яг бүх зүйлдээ бид нар санаа зовох гэдэг нь болохоор хүний сонголт байгаа. Санаа зовох гэдэг тэрхүү санаагаа зовоож байгаа байхгүй юу? Тэгэхээр яаж санаа бүү зов гэж байгаа. Тэр хэрвээ хүн санаагаа зов гэдэг нь болохоор ер нь зовоо хэцүүдүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэр бид нар санаагаа зовоохгүй. Тэр хүн тгийх сонголттой юм байна. Тэр бурхан хэлэхдээ бинд юунд ч амьдрал чинь хин нэгний амьдрал юу ч болсон юунд ч санаа бүү зовоо гэж байна. Харин яах вэ бид нар харин аливаа зүйлд залбирлаарай. Харин аливаа зүйл болохоор бүх нөхцөл байдлыг хэлж байгаа. Магадгүй яг одоо таны амьдралд хүл хавцал туулсан юм уу? Эсвэл хүнд өвчтөө нөхцөл байдал юм уу? Эсвэл хайрлаж байгаа хүн ойрхон тойрон ерөөсө харагдахгүй байх ч юм. Тиймэрхүү байх тохиолдолд яах вэ? Аливаа зүйл залбирлаараа болон гуйлтаараа бид залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтэд бурхан мэдүүлж байна. Тэгэхээр бид залбирч бурханд мэдүүлнэ. Гэтэ гомдлож биш. Дан талархалтайгаар бурханд талархаж бурхан минь яг одоо энэ нөхцөл байдлын төлөө талархаж байна. Яг одоо энэ нөхцөл байдлаар үнэхээр миний нүдэнд харахад хэцүү юм шиг болж та алдаршнаа. Энэ яг нөхцөл байдлын төлөө танд талархаж байна. Мөн гуйлтаараа тэгээ бурхан минь энэ нөхцөл байдлаас яг энэ зүйлээс гаргаж өгөөч. Та надад хүчийг өгдөг тань баярлалаа. Та өрөөдөг тань баярлалаа гэж талархалтайгаар өөрсдийн хүсэлтэд бурханд мэдүүлж байгаа. Тэгэхээр энд яаж альваа зүйл тэгэхээр бид нар үнээр өөрсдийн хүсэлтэд бурхан мэдүүлдэггүй болохоор өөртөө санаагаа зовоод чимээгүй байгаад байдаг болохоор бурхан мэдүүл гэж хэлсэн байна. Тэр бидний яг бурханд өөрсдөө хүсэлтийг мэдүүлэх хэрэгтэй юм байна. Тэгэхдээ талархалтайгаар хэлнэ. Залбирлаар бурханд хүсэлтээ мэдүүлээ. Тэгэхээр санаа зовхгүй байхын харин нөгөө эсрэг зүйлээр бүх санаанд орж байгаа аливаа нөхцөл байдал ямар төсөл байдал байгаа зүйл бүх зүйлсийг залбирлаараа болоо бурханд талархалтайгаар гуйлтай хүсэлтэд мэдүүлэх чинь энэ зүйлийг хийх юм. Санаа зовхгүй харин аливаа нөхцөл зүйл хэцүү байна уу санаа тавихаар байна уу санаа зовох гээд байна уу бурханд шууд талархалтайгаар гуйж залбир. Бурхан минь яг ийм зүйл болж эндээс гаргаж өгөөрөө эндээс гаргаж өгөөрөө гэж байна. Харин ингээд залбирсны дараа яах вэ? Бүх оюун ухааныг давах. Тэгэхээр яг оюун ухааны бүх хэл бодол сэтгэл бүх оюун ухааны бүх хэл хамгийн дэлхийн хамгийн ухаантай хүний оюун ухааныг давах тэрхүү бурхны амар тайван бурхны амар тайван хүний амар тайван биш харин бурхны амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаалнаа гэж байна. Тэгэхээр бурхны амар тайван юуг хамгаалдаг вэ? Миний сэтгэл санааг, бидний сэтгэл санааг хамгаалдаг юм. Гэтэ ямар нөхцөлд байвал Христ Есүс дотор хамгаална гэж байна. Хамгаалнаа. Бид нар бүхий л зүйлсэд альва нөхцөл бүх нөхцөл байдал гуйлтай талархалтайгаар бурхан мэдүүлэх үед яадаг вэ гэвэл Христ Есүс дотор бурханы өгдөг тэр амар тайван бидний сэтгэл санааг хамгаална. Тэгэхээр оюун ухаанаас илүү хүн өөрөө ингэж бодож сэтгэж чадах биш амар тайван болъё гэж бодох биш энэ онцгой бурхны амар тайван бидний сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаалнаа. Тэгээ Христ Есүс дотор гэдэг нь болохоор би Христ Есүс дотор байна. Тэгвэл Есүс Христ миний дотор байгаа. Ариун сүнс миний дотор байгаа. Бурхан Аав энэ гурвлаар авшигт нэг бурхан блэ. Тэгээ би Христ Есүсийн дотор би орж байна. Христ Есүс дотор байхад, Бурхны өвгөн дотор байхад, Бурхны дотор байхад бидний сэтгэл санааг хамгаалнаа гэж байна. Сэтгэл санаа гэдэг Христ Есүс дотор гэдэг энэ нөхцөлийг бүгдээрээ хараараа түүний дотор би байхад бидний сэтгэл санааг Бурхны амар тайван хамгаална гэж байна. Хамгаалнаа. Тэр яг одоо сонсож байгаа танд үнэхээр санаа зовоогоор олон нөхцөл байдал тулсан байвал олон зүйлсийг хэцүү мэт санагдж байгаа юм бол яг одоо эдгээр зүйлсээс гарахад эзэн бурхан залбирлаараа болно гуйлтаараа бурхан талархалтайгаар хүсэлтэд бурхан мэдүүлэн залбираараа бурхан дөргөөрөө гэж та бүдийг хүсэж байна.
бүх оюун ухаанаа Бурхны амар тайван нь хамгаална. Та нарын сэтгэл санааг хамгаална. Бидний сэтгэл санаа хамгаалахдаа яа бид нар санаа зовох шаардлагагүй. Бидний сэтгэл санааг Бурхны амар тайван болохоор юу ч бодохгүй, ямар ч зүйл санаа зовхгүй тийм онцгой амар тайван байдаг. Үнэхээр онцгой амар тайван. Тэр амар тайван дотор байхад яг хүн санаа зовхгүй, айхгүй. Харин үнэхээр Бурхны дотор байж хахад Бурхны амлалтад түүний үгэнд тэрхүү онцгой амар тайван байна. Тэгэхээр та бүдэг уриалж чинь Христ Есүс дотор таны сэтгэл санаа хамгаална. Бүх хүсэлтэд, бүх хэл зүйлсээ Бурханд үнэхээр онцгой байдлаар яг одоо талархалтайгаар Бурханд мэдүүлээсэй. Мэдүүлж өгөөрөө. Бурханд мэдүүлээрэ, Бурханд өргөөрөө гэж та бүдэг уриалж байна. Яг одоо бүх хэл хүсэлтэд, бүх хэл санаа зовлт болон зүйлсүүдийг орхиод харин бурхан талархалтайгаар хүсдэг бурхан мэдүүлээрэй гэж та бүдээ Есүс нэр уриалж байна. Бурхан залбираарай. Бурхан минь ялваа үзүүлж байгаа байхгүй юу? Тэр бүх хил нөхцөл байдал ямар ч нөхцөл байдал та залбираарай. Бурхан талархалтайгаар хүсдэг мэдүүлээрэй. Гомдлож. Харин үүнээс бурханы амар тайван бидний сэтгэл санааг хамгаалнаа. Бурханы амар тайван нь Есүс Христ дотор ирэх юм аа. Тэгээ 1-р Петр 5:7 дээр хэлэхдээ тэр та нар санаа тавьдаг учраас бүх зовнилоо түүнд хай гэж байна. Тэр хэн санаа тавьдаг гэж байна? Бурхан биднэрт санаа тавьдаг юм аа. Тэгээ санаа тавина гэдэг нь болохоор бид нар жоохон хүүхдтэй хүмүүс мэдэх хүүхэд жоохон байж хахад ингээд дүнж явж сурах гал байж хахад ялангуяа ингээд хүүхдэд ээлтэй биш одоо юу гал зуухны гал тогоо ч юм уу те пишин ч юм уу тэрний ойр хавьд ингээд хүүхэд явж байхад бид нар яг уу аль болох бүхий л унж болох тэр эвгүй байдлаас нь яг тэр үед нь яг ингээд барихад бэлэн хамгаалахад бэлэн тасралтгүй санаа тавьдаг. Харин тэр байдлаас гараад явгууд нь бид нар орхидог те. Тэр бурхан бидэнд яг тэгж санаа тавьдаг. Үнэхээр бүр тэрнээс илүү хамаагүй зүгээр санаа тавьдаг юм аа. Санаа тавина болохоор бурхан биднийг мэддэг. Та хайртай хин нэгэндээ санаа яаж тавьдаг вэ? Хамаг сайнараа санаа тавиад за юу болж ийн яаж ийн яаж туслах вэ? Чаддаг бүх юмаа туслахад бэлдэг. Би бэлэн байдгаа. Тэг бурхан та нар санаа тавьдаг юм аа. Санаа тавьдаг болохоор бид нар яах вэ? Тийм учраас бүх зовнилоо түнд хай. Танд зовнил байна уу? Санаа зовлт байна уу? Хэцүү зүйл байна уу? Бурханы өмнө яг одоо хаях юм. Бурхан минь та надад санаа тавьдаг шүү дээ. Яг энэ санаа зовж байгаа энэ зүйлүүдийг таны өмнө би орхиж байна. Таны өмнө хайж байна. Яг энэ зүйлийг аваарай. Энэ таны өмнө та надад үнэхээр санаа тавьдаг болохоор танаа баярлаа гэж та бүдэг уриалж чинь бурхан та нарт үнэхээр санаа тавьдаг юм аа. Исая номны 41:10 дээр хэлэхдээ бурхан яг одоо хүмүүст өөрийнхөө хүүхдүүд хэлэхдээ би чамтай хамт. Би чамтай хамт. Тэгээ бурхан би чамтай хамт гэж хэлж байна. Чи битгий ээ. Чи битгий ээ. Айдаг болохоор юу гэж байна? Бурхан чамтай хамт байна. Бурхан яг одоо тантай хамт байна. Тийм болохоор та битгий ээ. Битгий ээ. Айхгүй шүү. Айхгүй. Бурхан яг одоо тантай хамт байна. Би чиний бурхан гэж байна. Чи бүү юм ээ. Тэгэхээр чиний бурхан чинь би яагаан ба гэж бурхан өөрөө хэлж байна яг одоо өөр хүүхдүүд Исаи номны үгээр дамжуулж би чиний бурхан юм аа. Чи тийм бол бити юм ээ, бити ээ. Чамааг би тэнхрүүлнэ. Яг одоо чамааг бурхан тэнхрүүлнэ. Яг одоо чамд яг одоо хэн бидгийг нараа, цэцгээ, доржоо яг одоо өөрийнх нь нэрийг хэлээд нараа одоо доржоо үнэхээр тусланаа. Чамайг би тэнхрүүлнэ. Яг тэр өөрийнх нь нэрийг хэлээд нараа цэцгээд оржоо бата тулгаа яг одоо танд үнэхээр тусланаа. Зөвхтийн баруун мотраараа заавал чамайг дэмнэ. Бурхан өөрийн зөвхт мотраараа заавал чамайг дэмнэж туслаж дэмжнэ гэсэн. Тэгэхээр бурхан яг одоо тантай хамт гэх юм болохоор битгий. Бурхан чиний бурхан юм аа. Чи бүү юм ээ. Чамайг бурхан тэнхрүүлнэ. Чамд үнэхээр тусланаа бурхан. Тэгээ зөвхтийн баруун мотроор заавал чамайг бурхан дэмнэж туслах юм аа. Тэр яг одоо сонсож байгаа хүмүүс энэ бол бурханы бидэнд хэлж байгаа үг. Тэгээ яг одоо сэтгэл санаа ямар ч нөхцөл байдал байхад бурхан тантай хамт гэж байна. Та битгий ээ. Тэгээ бурхан таны бурхан юм аа. Та бүү юм ээ гэж.
таныг Бурхан тэнхрүүлнэ, танд үнэхээр туслана. Зөвхөн бараан дотор заавал таныг дэмнэ гэж Бурхан яг одоо Исая намын 41:10-аар хэлж байна. Хэрэг үнэхээр энэ үг хэрэгцээтэй нэг нь Бурхан өөрийнхөө ариун сүнсээр хүрх болтугай гэж Есүсийн нэрээр өрөөж байна. Матай 6:26 дээр хэлэхдээ Тэнгэрийн шуудыг хараад тэд тариа тарьж хурааж сарвчанд хадгалдаггүйч Тэнгэрлэг эцэгч нь тэжээдэг юм. Тэгээд тэнгэртэй шуудыг бүгд харъя те. Тэр тариа тариал хураагаал энэ хадгалаад байгаа юм байдаггүй. Гэсэн мөртлөө тэднийг бурхан тэжээдэг. Бүгд нь санаа тавьдаг байхгүй юу? Та нар тэднээс үлэм жилүүн цэнтэй биш үү гэж байна. Тэгэхээр тэр шуудаас ч илүү бид илүү үлэмж үнцэнтэй бурхнаа хувьд бид тэднээс илүү үлэмж үнцэнтэй юм аа. Тийм тул бурхан бидэнд маш сайнаар ханддаг, бурхан биднийг маш сайн мэддэг бөгөөд санаа зовх зүйл байхгүй. Бурхан танд хайртай, бурхан таны яг одоо санаа тавьдаг, яг одоо танд өөрийнхөө оршихуйг танд яг одоо мэдүүлэх болтугай. Танд цуг байх болтугай. Хариу сүнсээ хүрээрээ сонсож байгаа хүмүүст урам зориг болох болтугай. Яг одоо тэр хүнд хэцүү юм ямар нэгэн байдлаас тэрнээс гарч аливаа нэгэн зүйлсээ одоо залбирлаараа гарч болтугай. Хамтдаа залбирая. Ямар ч зүйл санаа зовхгүй байцгаая. Харин залбирлаараа ба гуйлтаараа талархалтайгаар хүсэлтэд бурхан мэдүүлээ. Бурхан аваа яг одоо би өөрийнхөө энэ хамт дагаа залбираа өдрөө яг одоо энэ байгалийн нөхцөл байдлыг танд өргөж байна. Санхүүгийн эсвэл хин нэгэнд өвчин зовлон эсвэл хайртай хин нэгэнд өвчин зовлонтой өр юм уу ямар нэгэн эсвэл шүүх хэрэг юм уу ямар нэгэн бичиг баримт эсвэл машин тэрэг эвдэрх аваар ослоо гэдэг альва зүйлс төр холбоотой байгаа. Яг тэдгэр хүмүүсийг өргөж чинь. Эдгэрх асуудлуудаа бурхан минь яг энэ хүн хам сонсож байгаа эдгэр хамт хүмүүс яг залбирлаа яг хамтдаа өргөж чинь даатгаж байна. Эзэн Есүс нэр даатгаж өргөж чинь даатгаж чинь. Хамтдаа санаа нэгдэж байна. Эзэн таны хүсэл тэнгэрчгээ газар дээр бэлэгдэх болтугай. Ийм нөхцөл байдал та биднийг хамгаалдаг танд баярлалаа. Танд талархаж байна. Энэ нөхцөл байдлаас бурхан минь гаргаж өгөөрэй. Юу сурахаараа, юу хийхээр эндээс гарахад тусалж удирдан дагуулж өгөөрэй. Гэж танд ойрхон даатгаж байна. Танд талархаж Есүс нэрээр залбирч байна. Амен.